Энэ удаагийн бичлэгээр та бүхэндээ зориулаад маш харамсалтай мөн маш азгүй тохиолдолд амь насаа алдсан хүмүүсийн талаар ярьж хөр бэлтлээ. Тэгээ та бүхэн бичлэгээ эхлэхээс өмнө манай сувгийг дэмжиж subscribe, мөн like, эсвэл бичлэгтэй холбоотой санал сэтгэлээ доор заавал бичиж үлдээгээрэй. Би бүгдэнд нь заавал хариулах болно. За тэгээд бичлэгтээ орч. Нэгэн өглөө оршуулагын газарт нэг залуу дотныхоо нэг хүний булшиг ирэхээр ирсэн. Тэгээ энэ өдөр нь улаан өндийний баяр ээжээ. Гэтэл яг энэ үед нь хажууханд нэгэн эмэгтэй маш муухай ашгарсан. Залуу гайхан дуу гарсан зүг рүү яарангүйгээд очисон чинь түүнийг маш харамсалтай дүр зураг өгөх тавсан. Эмэгтэй залуу ирэхэд маш их айц сандарсан байдалаар нэг зүг рүү руугаараа заасан. Залуу тэгээ заасан зүг рүү яваад очисон чинь эмэгтэй нөхөр төр булшны чулуу дараад унтсан байсан. Булшны чулуун даруулсан эрэгтэйгээр Стивен Войта гэдэг тэгээ улаан өндийний баяр зориулаад хадам ээжийнхээ булшийг цэвэрлэж чимэглэж байхад нь энэ аимшигтай үйл явдал болсон. Тэгээ булшны чулуу маш хүнд байсан болохоор залуу түүнд тусалж чадаагүй. Тэгээ бүх зүйл хитрхи санаандгүй азгүй тохиолдол болж Стивен Войтаг харамсалтайгаар амнасаа алдсан. Хамгийн гол нь түүний амнасааг авч оцсон булшны чулуу нь түүний хадам ээжийнх нь байсан. 1908 онд 14 настай Жорж Спенсер Миллет Америк нэгдсэн улс Madison Square байрлах даатгалын компанид ажилладаг байсан. Тэгээд тэрээр өргөдлийн хэлцэд ажилладаг байсан. Гадаад төрх зан ашигын ачаар эмэгтэй ажилтнуудаа хайр өгдөг татдаг байжээ. Жоржийн 15 насны төрсөн өдрөөр ажлын газар эмэгтэйчүүд түүнд онцгой бэлэг барихаар шийдсэн. Тэр нь юу байсан бэ гэх юм бол нэг жил болгоны нэг үнэлтээр тооцоод түүнд нэг хүн 15 үнэлт бэлгэлэхээр шийдсэн. За тэгээд 2 дугаар сарын 15 Жорж төрсөн өдөр болоод ажлын цаг дуусны дараа эмэгтэйчүүд Жоржийг тойрон хүрээлж агаад амлсан үнэлтүүдээ өгч эхэлсэн. Гэтэл Жорж гинт тэднээс цутгийг орлож намайг хутгалчлаа хэмээн ашгарсан. За эмэгтэйчүүд тэр даруй гайхаад түүнийг тойроод холцсон. Гэтэл Жорж газар шалан дээр цусандаа утгалтаа твтчихсэн. Түүнийг маш яаралтай эмнэлэгт хүрэхээр явсан ч Жорж замдаа амьсгал хураасан. Цагдаа нар нэг эмэгтэйг аллагын сэжигтнэр баривчилсан ч хожим нь үнэн илэрсэн. За юу болсон бэ гэх юм бол Жоржийн халаасанд байсан бих арилгах жижиг хутга нь түүний зүрхийг нэвтбүүлсэн. Эмэгтэйчүүд түүнийг тэрж үнсэхдээ Жоржийг самсрахуй түлхээд тэрээр газар унахдаа яг тэр зүрхэн тус газараа жижиг утгаараа бүлдсэн байсан. За энэ үйл явдал нь үнэхээр гинтийн байсан тул Жоржийн булшны чулуун дээр түүний өхлийн шалтгааныг товч бичсэн. 2019 оны 4 сард Америкийн иргэн Патрик Магвайер эхнэр найзуудтайгаа хамт Шотландын Инвергарид амралтаараа иржээ. Тэд Лохенсын ойролцоох зочид буудалд байрласан. Оройн 22 цаг 30 минутын үед Патрик ганцаараа алхаж зочид буудлын ойролцоо гэрэл зураг авахыг хүссэн. Эхнэр нь унтахаараа үлдэж харин Патрик гадагшаагаа гарсан. Шүн дунд болж эхнэр нь сэрээд нөхрөө эрээгүйг анзаараад цаан завж эхэлсэн. Тэрээр нөхрөө зочд буудалд хайгаад олоогүй. Дараа нь гадагшаа гарсан. Хэдхэн минутын дараа тэр нөхрөө хан толгоогоороо тулсан. Мөн цээжин дээр нь 72 кг-ийн жинтэй сандал дарсан байхыг харсан. Тэр нь түүний биед хүрэхэд түүний бие нь хүйтэн болсныг мэдээд эхнэр нь маш их цочирдсон. Патрик сандал дээрээ суух гэж оролдохдоо унаад толгоогоороо хан мөргөд ухаан алдсан. Үүний дараа түүний бие дээр сандал дараад унтсан байсан. За энэ түүний амьсгалыг нь боогоод золгүйгээр амнасаа алдсан. Зочд буудлын эзэд гаднах тавилгыг зөв сүрлүүлээгүйгээсээ болоод торгуул түлж хариуцлага хүлээсэн ч энэ Патрикийг дахин амьдруулж чадахгүй. Джонни Эл Турнер бол Кентаки мужийн сенатор 76 настай сайхан сэтгэлтэй улс төрч байсан. Тэрээр мужидаа тусламж үзүүлж ард түмний төлөө ажилладаг нэртэй хуульч байсан. 2024 оны намар тэрээр сенатын сонгуульд дахин нэр дэвшиж ялалт байгуулахад бэлэн болсон байв. Гэвч 9-р сарын 15-нд гинтийн осол түүнийг амьдралаас аваа оцсон. Джонни гэртээ өв садагч машинтайгаа өв садаж байв. Энэ машин зүгээр түрдэг загвар биш, мотоцикл шиг ундаг төрөл нь байжээ. Гинт тэрээр хоос овсон сангийн гүн рүү өв садагчтайгаа цуг унсан байна. Ослоос болж тэрээр хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн ч сар гаруун дараа буюу сонгуулийн өмнөх нь нас орсон. Америк нэгдсэн улсад өв садагч машинууд жил бүр 85,000 орчим хүнийг гэмтээдэг ийхүү золгүй нэгэн явдлаас болж тэрээр амь үргэжээ. Мэргэжлийн сноубордын тамирчин Гиллиам Морфрин цаснаас ус руу шилжиж серфингээр хичээлдэж эхэлсэн Италийн алдартай тамирчин байв. Тэрээр Индонезийн Вест Суматрагийн Масаку дарлын ойролцоо серфинг хийхээр очжээ. 2023 оны 10 дугаар сарын 21-нд Гиллиа давалгаан дээр серфинг хийж байх үед нь гинэт туснаас хүсрэн гарч ирсэн сэлэм загасны хатгалтанд өртжээ. 13 кг орчим жинтэй загасны хорц хошуу Гиллиагийн цээжийг 5 см гүн нэвтэлсэн байна. Тэрээр тусламж гуйж хашгирсан бусад серфингчид түүнийг аврахыг оролцсон ч эмнэлэгт хүргэгдсэн хойноо амьсгал хураажээ. Индонезид иймэрхүү осол элбэг болдог. 2023 онд Альберто Маурин хэмээх Италийн серфингчин мөн энэхүү загасны хатгалтанд өртсөн ч амьд гарсан байна. Харин 2020 онд 16 настай загасчин хүзүүндээ хатгуулсан ч амьд үлдэж бас чаджээ. Энэ загаснууд хүн рүү санаатаагаар дайрдаггүй зүгээр уснаас үсрэхтэй санамсаргүй хатгадаг ажээ. Жозеф Смит Канзасын Вичита хотод амьдардаг байсан бөгөөд нохоотойгоо зүү орох зайгүй сайн найзууд ээжээ. Нохоон түнд аан ихэд тусалдаг байсан. 2023 оны 1-р сарын 21-нд Жозеф нохоотойгоо хамт Гида Спрингс руу анд явахаар гарсан байна. Өглөөний 9 цаг 40 минутын үед тэрээр машиндаа сууж явахдаа гинэт буун дуу сонсчээ. Тэрээр хажуу сууд руугаа харахад бууныхын намнаас бутаа гарч байсан. Харин нохооныхын сарвуу бууныхын гохыг дарсныг хараад цочирдсан байна. Хоромхон зур Жозеф цус алдан амьсгал хураасан. Ийхүү түүний нохоо санамсаргүйгээр эзнээ буудан алсан байна. Цагдаагийнхаа энэ явдлыг осол гэж дүгнсэн ч Жозеф өөрөө бууныхаа аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн байсан гэж хэлжээ. Хачиргалтай сарын өмнө Туркид Оскар Жагло хэмээх 32 настайхан мөн нохооныхоо буудалгад өртөн амнасаа алджээ.
Флоридагийн Кантонмент хотод Джеймс Кэмпбелл, Айриш Фортнер нар нэгэн өвлийн өдөр гэрээсээ гарахдаа гинтийн осолтой нүр тулгарчээ. Джеймс машиныхаа хаалгыг онгойлгохоор буусан бол Айриш машиндаа үлдсэн байна. Гэтэл Айриш хаалгаа онгойлгоход түүний том нохоо машин руу үсрэн орж хаазан дээр нь даржээ. Машин ухрах горимдоо байсан тул хурдтайгаар ухарч Джеймсийг хаалганд авчуулан хөнөөжээ. Айриш шоконд орж юу ч чадаагүй түргэн тусламж ирэхэд Джеймс амьсгал аль хэдийнэ хураасан байж. Энэ үйл явдал хоромхон зур болсон ч маш харамсалтай гинтийн үйл явдал юм аа. 2021 оны 10 дугаар сарын 13-нд Бразилийн Minas Gerais мужид 3 загасч хөдөөгийн нуурын ойролцоо загасчлагаар очижээ. Гинэт хэдэн лөө шавжны сүрэг дайрсан тул амьд гарахын тулд нуурлуу өсөрсөн. Хоёр нь нөгөө эргэцээж очсон ч 3 дахь нь алга болсон. Харамсалтай нь тэрээр пирана загасны сүргийн дайралтад өртжээ. Пирана 30 см урт 1 кг жинтэй жижиг загас боловч загаснууд дундаа хамгийн хүчтэй хадалцтай. Тэд сүргээр явдаг хүн рүү дайрах тохиолдол их байдаг. 30 настай загасны хазуусан цогцсыг шумбагчид нуурын ёроолоос олсон ч тэрээр яг живж өгснөө пиранагийн давталгаан сууж өгснөө гэдгийг тогтоож чадаагүй байна. Бразил пирана загасны дайралт элбэг 2007 оны эхний хагаст Палмсын ихмэл нуурд 190 хүн пирана загасанд хазуулсан ч нас барсан хүмүүс ховор байсан. Хачирхлаа Бразилд шавжны дайралтаас болж жилд дунджаар 76 хүн өгдөг дээрх загасч илүү аюултай дайснаас зугтсан ч амнасаа алджээ. Эрика Маршал бол Флоридагийн Окала хотод Kentucky Equine Sports and Rehabilitation Center-т ажилладаг мэргэжилтэн байв. Тэрээр гэмтсэн морин туслах ажилдаа дуртай байсан мөн 2012 оны 20 дугаар сарын 10-нд нэгэн морьтой Гибербарын камерт оржээ. Энэ камер нь цэвэр хүчил төрөгчөөр дүүрэгдсэн жижигхэн өрөө гинтэл эдгэрэлтийн явцыг хурцсагдаг. Морины эмчилгээ хэд хэд удаа амжилттай болж байсан тул ямар ч асуудал гарахгүй гэж бодож байна. Гэтэл энэ удаад морь гинэт сандарч камерын ханыг хөшөглөж эхэлжээ. Хан гэмтсэн морь металл суйрлуу дахаараа зохиж ож усрэгжээ. Камер доторх цэвэр хүчил төрөгч хоромхон зурт дэлбэрч асар хүчтэй дэлбэрэлт олжээ. Дэлбэрэлтийн дуг хэдэн 10 км-ийн цаанаас сонсогдож төвийн барилгууд 365 м-ээр радиуст мэдрэгдэжээ. Эрика бол морь хоёулаа газар дээр амнасаа алдсан өөр нэг эмэгтэй бас гэмтсэн ч амьд үлдэж чаджээ. Цагдаагийнх энэ явдлыг осол гэж дүгнсэн ч Эрикагийн нөхөр энэ газрыг шүүхэд өгсөн. Хэдхэн 7 хоногийн өмнө энэ камерын гэмтэл илэрсэн ч тэд засвар хийгээгүй байсан гэж хэлжээ. 2019 оны 1-р сард Массачусетсийн 54 настай барилгын ажилчин түргэн хоолны газар хооллож байхдаа гинэт салганаж эхэлжээ. Хорхон зүрд тэрээр ухаан алдаж унахад эргэн тойронд байсан хүмүүс түүнд туслахыг оролцож тэр сэрээгүй. Түргэн тусламж 4 минутын дотор ирж CPR хийсэн ч эмнэлэгт хүрэгдсэн хойноо тэрээр нас барсан. Эмсэр түүний өхлийн шалтгааныг тогтоож чадаагүй ямар нэгэн гэмтэл тархины цус харуулт зүрхний шидээс илрээгүй. Харин цусны шинжилгээгээр калиин түвшин 2 ммол хүртэл буурсныг илрүүлжээ. Хэвийн хэмжээ бол 3.5-аас 5 ммол байд юм байна. Ийм бага калиин зүрхний хэм алдагдуулж зүрхний дутагдалд хүргэдэг. Хачирхалтай нь энэ хүн их хэмжээний чихэр иддэг байсан. Сүүлийн 3-7 хоногт 3 удаа ликортой чихэр идсэн байсан. Ликор нь гэлцрийн хүчил агуулдаг энэ биетих калийг бууруулдаг. Ингээд чихэр хортой гэдэг үг үнэн болжээ. Вашингтоны Такома хотод 51 настай иргэн нэгэн өглөө эхнэрээ гэртээ ирээгүйг анзаарсан. Эхнэр нь өмнөх өдөр хатан ээжигээ гэрт нь өргөж өгнө гэд явсан байж. Тэрээр эхнэрээ хайхаар гарсан ч гэрээс хэдхэн блокийн зайд тэдний машин байхыг харсан. Машин руу ойртоход машинд ээж эхнэр хоёр нь ухаангүй байгааг хараад маш их цочирдсон. Тэрээр цонхыг хагалж эхнэрээ гаргасан ч эхнэрийн бие бараг хүү үтэн болсон байв. Харин ээж нь аль хэдийн амьсгал хураажээ. 77 настай Илдигард Вайтинг амьсгал богдон нас барсан байв. Машины ард талд зайрмаг тээвэрлэхэд ашигладаг хуурай мөсөөр дүүргэсэн 4 хөрөгч байсан. Хөрөгчнүүд нь битүүмжлэл муудагаасаа болоод нүүрс хүчлийн хий ялгаруулж машиныг дүүргэсэн. Эмэгтэйчүүд ядарч нойрмоглон замын хажуу зогсоход хий тэднийг хортуулсан байв. 2017 онд Английн Скенес хотын коллежийн оюутан Жасмин Бивер шинэ хичээлийн жил дөнгөж эхэлж байхад гинэт ухаалд унсан. Гэтэл сэрхэд түүний биеийн бүх хэсэг толгонууд гарч найзууд нь яаралтай түргэн тусаар дуудсан. Эмнэлэгт Жасмин дахин ухаан алдаж эмчнэр 15 минут өнөрч нөхөрлөхийг оролцсон ч тэрээр нас барсан. Жасмины гэр бүл саяхан түүний өвөөг оршуулсан байсан тул энэ үйл явдал тэдэнд маш том цохилт. Жасмин ямар ч өвчнгүй, зовиоргүй байсан тул шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр түүний хөвлийн хөндөд эдийн хүчтэй өрөвсөл илэрч шархнаас болж эрхтнүүд нь ажиллагаагүй болсон байв. Хамгийн хачирхалтай нь Жасмин багаасаа үсээ иддэг байсан. Энэ Рапунцелийн синдром гэдэг өвчин юм. Түүний ходоодонд үсний бөөгнөрөл хоримтлагдан эд эрхтнийг зочроож өрөвсөл үүсгэсэн байна. Энэ синдром нь OCD, депресс, анорекси, ADHD болон гэмтэл хүчирхийлэл зэрэгтэй холбоотой өвчлөн огтд илэрдэг. Ерөнхийдөө бол стресснээс болдог.